За сайн мэдрэмжтэй багш нар өнөөдөр та бүхэнд саксофоны үндсэн зогсолтын техникийг зааж өгье. За үндсэн зогсолтын техникийг гэрийн нөхцөлд бүгдээрээ намайг тартай хамтран хийж үздэг шүү. За ингээд үндсэн зогсолтыг та бүхэнтэй харуулж байна. За үндсэн зогсолт маань хөлийн бүтэн улан дээр за өвдөг хэсгээр баг зэрэг нуулан за хоёр гарыг за энэ зурган дээр байгаатай адилхан хоёр гарыг хагас тохоо хоёр нуглан барьсан байна. За энэ уршаа харсан үндсэн зогсолтон дээр за биенээ цилиндр байдал буюу харьцуултыг харуулж байна. За хөлийн гадна тал шагаан хэсэг за гарын чигчэн уруу нэг шугамд байрлсан цилиндр хамгаалтыг авах байгаа. За одоо бичлэгийг хажуулаас нь харуулж байна. За энэ дээр бол хөлийн өсгийн байрлал, за нурууны байрлалыг бол та бүхэнд харуулнаа. За энэ дээр одоо шугамдтаад харуулъя. За энэ дээр хөлийн өсгий, нуруу, нэг шугамд байрлалыг та бүхэн харж байгаа бох. За энэ бол яг саксофоны үндсэн техник бол хажууд ардлаас нь харуулж байгаа зургал байна. За дараагийн зургал маань саксофоны үндсэн зогсолтын араас нь харж байгаа. Араас нь харсан техник байна. За энэ дээр муу адилхан бас урдаас нь харсан техниктэйгээ адилхан байрлалыг авч зогсох ёстой. За дараагийн зургал руу шилжээ. За дараагийн зургал муу адилхан бас хажуудлаас нь харсан зургал байна. За хажуудлаас харахад бол хөлийн хөлмийн өвдөг за гарын алга нэг шугамд орсон. Та бүхэн харж байна. За энэ нэг шугамд орсноор тухайн тоглогч маань ингээд дөрвөн талаас нь харахад бүгд харьцуулалтаар харагдаад за ингээд цилиндр байдал үүснээр үндсэн хамгаалт байна эхэлж байгаа. За ингээд бүгдээр хамтдаа EMB хамгаалттай танилццгаая. За бүгдээрээ EMB саксон бөмбөгийн за хамгаалтыг харлаа. За одоо гэрийн нөхцөлд үндсэн зогсолтыг наман дэртэй хамтран хийцгээе. За багш та бүхэнд саксофоны үндсэн зогсолтыг гэрийн нөхцөлд яаж хийж үздэг вэ? За саксофоны үндсэн зогсолт гэж яг юу хэлдэг вэ гэдгийг багш та бүхэнд заалаа. За дараагийн хичээлээр удахгүй ярилцгаая.